Арч намын бүлгээс энэ завсарлагатай холбоотой асуудал дээр бас нэг түүх сануулахгүй болох юм шиг байна. Анх энэ парламент хуралдаад улсын хурал ажиллаж байхад завсарлагыг хугацаагүй авдаг гэсэн юм. Ямар ч хугацаагүй. Тэгээд ардсан нам олох байхдаа 2012 онд завсарлагыг хугацаатай болгох нь зохимжтой юм байна гэдээ хугацаатай болгоод гэхдээ бүлэг завсарлага авахдаа 5 хоногийн дотор өөрөө хугацаагаар сонгодог. Энэ өөрөө цөөнхийн эрх учраас тэр хугацаагаар нь завсарлага өгдөг тийм хууль батлагдсан. Тийм учраас бүлэг 5 хоногийн завсарлага авч наан нь ажлын хэсэг бас хоорондоо ярилцсан зүйл ойлгох санал нийлээгүй бас нэлээд олон юмнууд байгаа юм шиг байлаа. Тэгээд тэр асуудлаа ярилцаад шийдчих юм бол завсарлын хугацааны наан бол бүлэг завсарлага зогсоож болно. Тэгээд 5 хоногийн хугацаатай завсарлага. За, улсын хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12-ийн 1 дахь залтыг үндэслэн орчилсан намын бүлгийн өсөлтийн дагуу 5 хоногийн завсарлага өглөө.